За та бүхэндээ энэ удаа багш судлаач, орчуулагч Бат очрын Алтан туяа гэж эмэгтэйг танилцуулж байна. За Алтан туяа бол Австрийн Грац хотод оршин суудаг. За энэ одоо сүүлийн 5 жилийн туршид энэ гүний сэтгэл зүй, бие сэтгэлийн эрүүл мэндийн талаар судалгаа хийж олон нийтэд ингээд лекц уншиж, за мөн одоо ном хэвлүүлж энэ талаар идэвхтэй ажиллаж ирсэн. Тэгээд холын хүнээс үг сонсогчээр Алтан туяагаа Монгол улстай төр саатаад байхад нь бас ярилцж байна. Тэгээд сайн явж ирвөө. Сайн явж ирлээ. Студидд урьж ирүүлсэн их баярлалаа. Өнгөрсөн жилийн өдөрт хоёлоо бас яг ярилцчихсэн. Тэгээд энэ удаа одоо ямар богц тийм ээ монголчуудаа одоо мэдээж лекц унших 2 жишээ номын нээлттэй маш их богцтой өөр ирж байгаа юм байна. Тэгэд энэ удаа ер нь юуг хүрэхээр зорж ирв? 2 жишээ ном хэвлэснийг нь үлгэр одоо сэтгэлийн гүний нууц нэвтрэх төлхөр гэсэн ийм ном. За нөгөө ном нь болохоор бүтээлч хүн ертөнцийн үүслийн номог хөхтөө мэрэгэн 3 морл гэсэн юм. Одоо үлгэр домгийн зохиомжийг хүний сэтгэл зүйтэй холбож тайлбарласан ийм 2 ном бичсэн. Судалгааны ном л доо. Тэгэхээр яг цэвэр бас өөрөө бодож сэтгэж бичсэн юм бол биш дандаа. Энэ гүний сэтгэл зүйн нэртэй Гарамгай Эрдэнэтийн судалгааны ажлууд дээр толгойлж бичсэн номнууд. За тэгэд гүний сэтгэл зүйхэр монголчуудад бас харьцангуй шинэлгэлтэй. За яг зүгээр ингээд сэтгэл зүй гэд бол олон жил явсан. Гүний гэдэг нь яг зүгээр жирийнхээс юугаар ялгаатай? Яа сэтгэл зүй их олон анх ямар хүн үзлээсээ болоод олон янз тийм ээ. Хүмүүс бол хөвчлэг Зигмунд Фройдын сэтгэл зүй бол яхаа зах хэмжээгээр дуулсан байдаг. Тэгээ сэтгэл зүй зүгээр Зигмунд Фройдын сэтгэл зүй гэж ойлгож болохгүй л тийм. Карл Юнгийн сэтгэл зүй болохоор хүний одоо ухамсарт амьдралд архетип буюу удмаар дамжсан эртний төрөл зур энгийн ухаанаар бол бас сүнс сүлд гэж ойлгож байна. Тэр яаж нөлөөлдөг вэ? Тэрийг авч судалж үзэхгүйгээр хүний сэтгэл зүй нэвтрэх боломжгүй гэж үзэж ирсэн. Тэгэхээр яагаад гүний гэж нэрлэдэг байгаа гэхээр ерөөсөө тухайн хүний шашин, бурхан, сүсэг бишрэл тэгээд дээрэс нь бас тэр далд хомсортойгоо ямар харилцаатай байна уу? Сүнс сүлтэн тэр хүнд өөрт нь яаж нөлөөлж ийнө гэдгийг маш гүнзгий судалж ийж тэгжээж хүний сэтгэл зүйн нэвтрэх гэсэн үг байхгүй. Тийм учраас гүний сэтгэл зүй гэж нэрлэдэг байна. Яг сүүлийн үед одоо нөгөө далд ухамсар. За тэгэл одоо нөгөө нэг хүний сүнслэг байдал гэл одоо нөгөө нэг бидний мэдэхгүй маш тийм гүн гүнзгий зүйлүүдийг одоо асар ихээр сонирхдог болсон үед одоо хамгийн их хүмүүсийн анхаарлыг татж байгаа тэр зүйл юм биш үү тий? Тийм ер нь яхаа одоо юу гэдэг нэг тренд хөөж бол анх тэгж сонирхоогүй зүгээр ер нь өөрөө бас нөгөө хижил насны ямар л гэж бодож тийм юм болоод өөрийгөө л ойлгохын төлөө сэтгэл зүйн номнууд барьж аваад уншаалсан чинь Карл Юнгийн сэтгэл зүй өөрт их дүд санагдахгүй. Бусад ямар ч хүний юм бас бичсэн сэтгэл зүйн ном судалгаанаас өөр онцгой. Тэгэл за ер нь өөрөө уншиж судлаад миний амьдралд эерэг өөрчлөлтүүд ороод эхлэн гот за энэ ч бас хүмүүст хүргэж өгөх зүгээр юм байна. Монголчууд ер нь таарах юм байна. Гэж одоо ийм сургалт явуулж гисэн одоо 5 дахь жилдээ ер нь одоо 6 дахь жилдээ бараг ороод явж байна та. Хэр олон шавьтай болсон. Одоо сургалтанд хамрагдаж байгаа онлайнаар тийм ээ. Тий, онлайнаар явуулж байгаа сургалтанд бол нэлээ их залуучууд ирж байгаа. Анхандаа бол цөөх ихэлсэн. Анх ер нь юм эхлэхдээ тийм байдаг шүү дээ. Тэгэл явандаа нөгөө хүүхдүүд ч найз нартай хэлээл хөш би нэг ийм сургалтанд явж байгаа энэ их зүйтэй хэрэгтэй юм сураад авлаа ч гэдэм үү те. Энэ маш сонирхолтой байгаа ч гэдэм үү. Үгүй бол хүнд өөртнөөс хажуудах хүмүүст мэдгэдэггүй зөрчилт гарч ирд юм байна. Тэнгууд нөгөө найз нар чи нэг сүлийн үед нэг арай өөр болчихжээ ч гэдэм үү. Юу игээ яваад байна гэхээр өө би нэг ийм сургалтанд хамрагдсан ч гэдэм үү. Тэгэд ингээд хүрээ ингээд ааж мажмар дэлсээр аваад одоо нэлээд олон хүмүүс оролцдог болоод байгаа. Сургалтанд. Монголчуудын хувьд одоо энэ ер нь сүнслэг байдал. За дээрэс нь одоо энэ гүний сэтгэл зүй, за далд ухамсар гэдэг юм. Уг нь бол одоо маш их өвөг дээдсийн тийм мэдээлэлтэй. Тэрийгэ даанч нөгөө маш их мартсан
холдсон тэндээсээ. Тэгээд тэрийг сүүлийн үед бол хүмүүс их тэрийгээ сэргээх тий үг дээдсигээ тэр удмын мэдээллийг илүү их сонирхож одоо өчигдөргүй өнөөдөр гэж байхгүй. Тийм учраас миний өвөг дээдс би одоо яг хэн юм бэ гэдгээ өөрийгөө таних их үүсвэрлүүгээ одоо чиглэж байгаа. Тэгэхээр энэ яг таны судалж байгаа энэ гүний сэтгэл зүйтэй нэг толбогдож байгаа юу? Тэглгүй яах вэ? Ерөөсөө яг тийм учраас л энэ гар юмны гүний сэтгэл зүй монголчууд маш хэрэгтэй юм байна гэж бодсон. Ерөнхийд зөвөр гүний сэтгэл зүйн хамгийн энгийн ойлголтыг бас энд хэлчихье гэж бодлоо. Юу гэхээр далд ухамсар хүний ухамсарт амьдралын ямар нэг тэрнийх нь яг эсэргээр жоохон ингэ зохицуулж өгч байгаа байхгүй. Эсрэг нөлөө. Ямар сони. Тий. Тэгэхээр тэр нөлөө одоо эрүүл бус болоод ирэх юм бол нөгөө монголчууд нөгөө хүсгэр ясна гэж. Өвөө л амьдрал бүр нэг огцон буруу тийшээ эргэждэг дээ. Тий. Тийхийн одоо сүүлийн үед бол яг тийм нөхцөл орчин бол маш их бүрэлдэж байна. Яг бол техник технологи өсрөнгөө хөгжөөд ухамсар бол ингээд цойлоод хөгжиж байгаа. Тэгэхээр нөгөө далд ухамсарын ингээд хүний бие сэтгэлийн тэзвэртэй эрүүл мэнд хэрэгтэй тэр зохицуулт байгалийн жамсны зохицуулт ингээд гажаад бид нарт амьдрал тустаагаар нөлөөлөхөө болоод бүр 10 нөлтөө одоо манайхаар бол бүр гай барцд дайрлага дайрж байгаа юм шиг тийм чанартай болж ирж байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр хүмүүсийн энэ их сонирхоод байгаа ч бас зүгээр юм тренд гэсэн үднэсээ ч биш ер нь. Цаг үеийн ер нь ийм болсон учраас хүмүүс энэ рүү их тэмүүлж байна удаа гэж би бодож байгаа. Цаг үеийн болцсон юм байна. Юун өөрөө тэгж үзэж ирсэн одоо цаг ирэх гэж байгаа. Өөрийнх нь амьдарч ирсэн үеийн хүмүүс бол өөрийг их сайн ойлгоогүй. Одоо тухайлах юм бол яг тэр хүн ингээд далд ухамсараа зүн бэлгээ тий гаднаас тэр өгдөөдсөн ч юм уу мэдээллийг одоо хүн хүлээж авж байгаагаа мэдэхгүй байж болно шүү дээ тий юугаар хүлээж авах вэ? Зүү дээр юм уу, зүүн совингороо юм уу, эсвэл одоо өөрийнхөө үйл хөдлөл юугаар ер нь энийг урд нь хүмүүс ер нь зүү дээрээ л их мэдчихсэн байна. Багаасаа ардын аман цохол сайн мэддэг үлгэр өгчүүд эмгчүүд маань үлгэр их уншиж гжсэн. Одоо тэр үед бол номдэр бичсэн үлгэр гэж байгаа гэсэн үлгэр ярьж өгдөг байсан байна. Домог хэлж өгдөг байсан байна. Тэгэхээр бас буурлуудынхаа тэр бид үлгэр жишээгээр бас тэдэртээ хөтлүүлж амтарч ирсэн болохоор тэр хүмүүс бол далд ухамсартайгаа зохистой харилцаж мэддэг байсан маа. Яг ухамсартайгаар мэдэхгүй ч гэсэн ингээд зөнгөөрөө инстинктээрээ тэрийг бол мэдээд идэг. Тухайлбал яаж мэдэх вэ? Ухамсартайгаар тэрийг тайлбарлаж өгдөг. Гэтэл одоо бол хүмүүс чинь нэг ингэж яриад идэв штэ. Ингээд урд нь одоо нэг айгүй сайхан явж ирсэн амьдрал нэг гинт өөр болчлоо гэж санагалзаал. Гэтэл тэр хүмүүс одоо юу гэдэг юмд ингэж яарч шүлэнгэтэж буруу аргаар ч юм уу олж авах, яаран олж авах юм. За одоо юм болохгүй дээ гэл ямар ч арга хамаагүй тэгдэг байсан да тийм болохгүй гэн бодохчгүйгээр хийгээл инхээр дургүй байдаг тий. Тэгээд тэгдэг байсан ш нь. За энэ юм болохгүй дээ. За ер нь наатаа хайчих ч юм уу нэг тиймэрхүү гэдэгсэн ш нь. Энэ буян болохгүй ш тэгэл. Тэгсэн чинь яг бид нар ер нь амьдрал дээр хардаг ч угаасаа нэг тийм л байдаг. Хөгжүүлээ ярьж илээснээр л болцдог тийм үү. Нэг бидсэн чинь нөгөө юм чинь тэр үедээ галзуурал сүттэй л болоод байсан чинь нэг мэдсэн чинь болцсон байдаг тийм үү. Тэгээд одоо тухайн цаг үедээ болоод байгаа юм шиг. За энэ одоо буруу аргаар орж ирсэн юм ч юм болдгүй юм дөө. Буцаал гарчдаг. Яг тэр орж ирснээрээ гарчдаг юм а гэж хэлэхэд яг л тийм болдог. Тэр энэ нөгөө хүссэн юм зүгээр татна гэдэг шиг үгүй бол хүсвэл ясдаг орвоо гэдэг шиг л далд ухамсар хүний тэр ухамсартай амьдралын ингээд эсрэгээр зохицуулж өгч идэг байхгүй. Жишээлх юм бол одоо энэ юм хий аривдсан ийм хүмүүс бол хитрхи их бясалгал гэж яваал ийм сүнслэг хөгжил гэж яриад явах тийм байхгүй. Ийм хүмүүс газардах хэрэгтэй. Тэ? Бүр тэрнтэй автаад яваад гэх үү? Тэгэд одоо уул нь бол далд ухамсар чинь яаж зохицуулах хэрэгтэй гэхээр уул нь эсрэгээр нь зохицуулж өгөх хэрэгтэй байхгүй юу? Тэгж явжод галзуурсан хүмүүсийн тухай сонсч үзсэн шүү. Тэр эсрэгээр нь зохицуулж өгöd байгааг мэдгүй юм чам. Тэр ухамсартай өдөр ингээд зүгээр бийж захтаа л нэг юм хийн аривдсан юм биш үү? Нөгөө бүр голын хитээч гэж хэлж болохоор тийм үү те. Эдэрхий тэр чигээр ингээд явчих захтаа л тийм ээ байхгүй. Яг хэвийн юу
зүйтэй зохицуулт яаж явагдах хэвээр гэхээр би одоо бүдүүн дайми хүн байлаа штэ. Жишээлбэл би өөрөө нэг тийм хүн бай гэж бодъё л таах тий. Уг бол атхан өөрөө тий. Тэгсэн мөртлөө ийм хүмүүст ингээд зүгдэнд нь маш их юм харуулдаг байхгүй талд томсор. Эсрэгээр яг юм сүнслэг юм. Сонир моостай. Тэгээд би тэр эсрэгээр гэж тэрийг ингэж хэлдэг байгаа байхгүй. Тэр хүмүүс яагаад ингэж өөрөө ингэж зэрүү үедээ хийдсэн мөртлөө тэр бясалгал юу сүнслэг хөгжил гэж ухаангүй гүгээд байна гэхэлэр тэр зүудэнд юм үз шарахгүй байхгүй. За. Талд томсор тийм юм нөхгүй байгаа байхгүй. Тэгээд тэрийг өөрөө хүчээр нөхөж जैन тий. Тэгээ хүчээр нөхөх гээд гүгээд байгаа. Тэгтээ тэр чинь буруу юм руу яваад байгаа байхгүй. Гэтэл тэр хүмүүс яг юу хийх ёстой гэхэлэр уул нь бол хүр зэрэд төмс сох ёстой байхгүй. Газар дээр эрхэлдэг ч гэдэм би зүгээр ингээд л хэлж байна л да тий. Нэг өсөнд амьдрал дээрээ буух ёстой. Амьдрал руугаа бууж ирж газардаж ахуй амьдралтайгаа яг холбоотой юмнуудаа хийх ёстой байхгүй. Энгийн юмнууд уг бол гар урлалч гэдэг юм уу тий. Зэрэг үедээ орхигдуулаад байгаа яг бод амьдралтай холбоотой юм хийх ёстой байхгүй. Гэтэл бясалгал гэж яваад байлаа ч аял та. Өнөө нөгөө нэг юм бүдүүн тамийн хүмүүс биш үү? Юм хэрэг юм тоодгүй тий. Тоодгүй угаасаа тийм сүнслэг мүслэг юм ярьж мэддэгчгүй тий. Тэр хүмүүсийн чинь зүуд нь бол харин ястай үлгэрийн оншгол гэдэг байгаа шүү дээ сайн. Инхээр уул нь бол яг юм эрүүл зохицуулалт бол ингэж явж идэг гэж байгаа. Нэгсэндээ тэр хүмүүсийн одоо тэр нэг одоо тэр өөрт нь байхгүй зүйл нь тэр нөхөж өгч байгаа. Зүүн совингороо тэрүүгээр одоо тэрийг нөхөөд тэг ингэж тэнцвэрчээд яваад байна шүү дээ. Тэгээ цаг нь болоогүй. Миний өөрийн одоо юу гэдэг хувь заяанд өрөөсө байхгүй. Хувь эрүүлгүй гэх юм уу? Тим юм руу тэгж өхөө хатаа амтаа би тэмцэж зүтгэж байгаа хүмүүс авчиж дээ тийм үү? Өнөөдөр. Тий. Ямар нэг аргаар. Ингэчвэл одоо нэг зоригтой хүрхийн төлөө. Тий. Одоо энэ яг богино хугацаанд болчихно яг 70 хэмжээр өгчөж байгаа тий. Бүтээгээд өгчөж байгаа. Тэгтээ хамгийн аюултай юм нь эвгүй юмны төвлөр араас нь нэгж авах өртлөөс нь мангар хэд дахин хийхдэг. Тийм учраас л тэр хүмүүс ингэ юм болохгүй даа гэдэг. Яад үл тэр чинь 180 градус эргэжиж байгаа байхгүй. Гэтэл тэгээд учиргүй ингээд сүйдтэй амжилт гэж гүгүүд авахгүй тий илүү харж билүү толгойд авахгүй яваад байсан хүмүүс чинь зүгээр яваад ирсэн л байдаг байхгүй амьдрал. Тэгээд алстаа юм нь болцсон л байдаг. Нэг их юмд шунаал, давчтаал тэрний төлөө ингээд өгчгээд байхгүй. Нэг цойлоод одоо сүдтэй мандахгүй нэх одоо уруудаж дороотохгүй ингээл амьдралаас хазаалгууд тэр чинь бол алтан дундж манай наснуудын бас яг ярьдаг гэсэн тэр амьдралын зам баггүй юу? Хамаагүй галзуурж болохгүй. Ер нь чи хэрэг мэдээ гээл бусдын тухай бас эвгүй юм яриад байвал чи өөрийгөө мэд яагаад ингээ хүний тухай дэми юм яриад идэв ингээл ингээ тий. Та тэгэл ер нь нэг за яг бай тэгэл нэг дундчийн олол явж захт тий болно штэ болондоо болох юм ер нь болдгороо тий болох юм болдгороо болно штэ. Ер нь ингээ дэми юм ингэж явах ямар шаардлага өгд ингээл тэгдэг гэсэн штэ тэр хүмүүс ч. Одоо бол ерөөсөө энэ гадаад хөгжлөө хамаагүй хөөснөөс болоод техник технологич цайлаа явчлаа. Тэгэл одоо энэ их том хотууд ч одоо хүмүүсийн яа зээлийн газар ингээл явлаа гудамжаар угол олон нийтийн оноод ингээд суугаад явж байгаа хүмүүсийн байж байгаа байдал бол тэр хасрал гэж үл байхгүй байхгүй. Хасралтын ховор одоо ер нь бүгдээрээ л ингээд уцаа ингээд дэлгэцээ ингээл хараад явж байгаа. Тэгээд одоо тэгэл ном зохиол яг хуу ер нь ингээл дагаж дуурайдаг нөгөө тренд гэдэг юм ном зохиолч гэсэн ер нь яаж амжилтанд хүрэх вэ? Яаж баян болох вэ? Яаж одоо супер бизнесмен болох вэ? Тийм л зүйлийг яаж одоо тийм мөнгө. Тэгээ бүр муугаар ярил хүнийг яаж хуурах вэ? Яаж өөрийнхөө эрхэнд оруулах вэ? Тэ? Яаж удирдахч байх вэ? Манлайлагч байх вэ? Үгүй бол хайртай дуртай бүсгүй үгүй бол залууга яаж өөртөө татчих авах ч гэдэг юм. Тэр чинь ойлгохгүй юм л да. Тэр болох ёстой жамаараа хувь тохиолороо болохгүй байгаа байхгүй юу? Хүмүүс бол зүгээр ингээд нэг юм арга тактик элдв онцон юмнууд номноос сурж аваад тэгээ тэрийг амьдрал дээр хэрэгжүүлэхээр яг богино хугацаанд биелчж болно. Тэгтээ араас нь далд хомсрын тэр барьдаг хариу нэг эвгүй байхгүй юу? Ийм салаа хариу барьдаг. Эхлээд нөгөө баярлуулан гомдоо гэдэг шиг өгөөл нөгөө магтан муулна гэдэг шиг юм болдог байхгүй юу? Тэгээд дээр үе хүмүүс бидэрт хэлээд идэгсэн шүү дээ. Чи ер нь яагаад энэ жигтэйхэн байх чинь тэ? Нөгөө ойл хүүхдийн юу урд умалцсан гэдэг шиг ер нь яагаад энэ гэдэг гэсэн да бидний багд
Тэгэхээр одоо бол ер нь ингэж хэлхийг бол залуучуудаас ойлгохгүй хүлээж авах гэчихгүй болчихлоо шүү дээ цаг үе маань. Тэгэхээр хөндлөнгийн хүнд ингэж хэлж сургахаас илүү яг одоо энэ хүмүүсийн хүний хөгжил дээр анхаарах хэрэгцээ бол энэ л байгаа. Яалчгүй л энэ Карл Юнгийн гүний сэтгэл зүй гэдэг юмыг сонирхож байна. Хаасаагүй эний чинь ингээд институтийн хувьд санхүүжүүлээд дэмжиж байгаа юм бол байхгүй шүү дээ. Гэтэл нөгөө сэргэн мандал гэдэг шиг юм болоод залуучууд өөрснөө Карл Юнгийн гүний сэтгэл зүйг сонирхож их уншиж байгаа. Гэхдээ энэ яг дэлхийд дахина болж байгаа дэлхийд дахина үзэгдэл шинэ юм шиг боловч яг ингээд амьдрал дээр үзэхээр нөгөө нэг шинэ юм гэдэг мартагдсан хуучин юмыг хэлнэ гэдэг шиг одоо яг монголчуудын хувьд бол бидний үг дээдсийн л нөгөө нэг хэлж идэг тий. Нууц гэдэг номыг л нөгөө санаа зүв бол заяа санаж явбал бүтэн гэдэг л одоо тэр нууц гэдэг номын дэлхийг шуугуулаад гинт шин юм шиг гарч ирээд идэг. Гэтэл манад айл эрт нөгөө байж л байсан юм. Тий. Санаж явхад бүтэн сажилж явхад хүн хүрштэй гэдэг тий. Яг тэрнтэй л адилхан юм шиг. Тий. Сайн санааны үзүүрт тос. Тий. Гэл тий. Тэгэхээр энэ ерөөсөө ер нь хүний оюуны бүтээл бол тэр чигээр далд томцорт байж л идэг гэж байгаа. Бид нар тэндээс юм авдаг. Хүмүүс бол уран бүтээлч хүмүүс ямар ч юм бүтээж тойруулсан бас цэвэр өөрөө хийх юм шиг бодох буруу гэдэг. За. Ер нь Австрали явгуулууд ч гэдэм үү, Индианууд ч юм уу, эртнийхээ хүүгээрээ амьдарч ирсэн хүмүүс бол юу гэж үздэг вөхлөөр өг дээдсийнхээ одоо хишгийг дамжуулж хайжуудах хүмүүстэй хүргэж ийна гэж үздэг байхгүй. За. Тэ. Өөрийгөө зөвхөн дамжуулагч л гэж үзэж штэ. Тийм байна. Тэ. Ирэх ёстой байсан юм би дамжуулаад та нарт өгсөн шүү л гэж байгаа. Тэрнээс бол би хийчлээ, бүтээчлээ гэсэн юм бол биш байхгүй. Тэгж боддгүйсэн байгаа. Одоо бол энэ чинь энэ хүний бүтээл чанарыг хэтэрхий эдийн засгжүүлж хаяад хүмүүс ч одоо зөвхөн мөнгө л олоод байвал болох юм шиг ингээд шогсож байгаа. Тэг хамгийн аимшигтай юм тэр хүний бүтээл чанар чинь төрөлхийн бурханлаг тэр ариун дагшин гэрэл гэгээд өргөө тэмүүлж идэг тийм жам басны юм. Тийм жам басных нь би гажууд болоод ингээд хайчаар сэтгцийн асуудалтай болчихж байгаа хүмүүс. Нөгөө идж уух юм бол байгаад байна. Өмсөж зүүх юм бол байгаад байна. Тэгсэн мөртлөө нүдний харц ноосон. Тэрэндээ ханддаггүй. Улам одоо илүү гэдэн илүү хэглэнэ гэж дайраад. Сэтгэлдээ нэг том нүхтэй тэрэг өрн салхисыг жийдэг юм шиг л тий. Одоо нэг шуурган чонгийн бод нэг сонин дуурж идэг та. Тэг тэрэн шиг одоо сэтгэлд нь ерөөсөө тийм байгаа учраас л хүмүүс мансууруулах байцанд орчиж байгаа залуугаараа тийм ээ. Тэгэл ад жаргалгүй болж байна. Тэгээ тэр мансуурцсан нөхцөлд бол бүр тун монгийн хэтрүүлсэн нөхцөлд бол яач өндөр мөндрөөс өсрөд амар болчихж штт. Ямар сан бах вэ? Тэгээ эн чинь л тэр Карл Юнгийн хэлээд байгаа тэр далд хумсрын дайрлага байхгүй. Энэ их сонирхолтой л ер нь тал талаас нь харуул зөвөр энд нэг сонин болгож хэлэхэд Оросууд Карл Юнгийн сэтгэл зүйн номнуудыг бүгдийг нь орсоор орчуулсан. Тэгтээ өөрснөө одоо Оросын хэдэн боловсролтой хүмүүс нь их уншиж байсан. Тэгтээ энэ нөгөө Хрушевийн дараа Брежневийн үед бол нөгөө марксист ленинист үзэл сурталтанд дарддаг учраас яг хэвлж тарахыг бол хоригдж исэн гэж байгаа. Тэгэнгүүт Ленинградын сэхэтнүүд бол нөгөө самиздат маягаар нууцаар хэвлээд хоорондоо нууцаар тараагаад уншиж исэн байгаа шүү дээ. Тэ. Энэ ч юу гэсэн үг гэхээр ер нь Оросууд бол энэ гүний сэтгэл зүг бол бас боловсролтой хүмүүс нь сайн мэддэг байхгүй. Олон хэдэн 10 жил уншиж ирсэн байна. Сонирхолтой. Манад хэр хөгжиж. Манад бол ерөөсөө бид нар нөгөө сэтгэл зүй гэхэр шар хадлууддаг штеп. Маа сэтгэл зүйн салбар хөгжөөгүй байжсэн 90 оноос хойш л одоо дөнгөж одоо юу гэдэг хүүхд төлд орж байгаа юм шиг л бид нар сэтгэл зүйн салбарт шинээр орж ирэл те. Судлал ингээл явж байна. Карл Юнгийн гүний сэтгэл зүг бол ер нь цаашд ер нь маш их сайн судлууштай л гэж би бодож байгаа. Манай сэтгэл зүйч нар энийг анхаараасаа тийм ээ. Монгол хүний яг одоо тэр гүний сэтгэл зүгээ таних удмын мэдээлэл, өг дээдсийн одоо уламжлалж ирсэн тэр гений мэдээлэл юу вэ гэдгийг сонирхох гэдэг шүү дээ. Тэгэхээр Монгол хүний одоо онцлог гэж би юу тэр байлгүй яг уу одоо биологийн салбарын бас нэртэй эрдэмтэн Роберт Шелдрик гэдэг хүн энэ юуны Дэвид Бом гэж хүний квант физикийн юг биологид буулгаад тэгэхээр ерөөсөө зөвхөн удамтай холбож тайлбарлахгүйгээр байгальд өөрөө
төрөл зүйлийн одоо юу гэдэг үзэж туулж байгаа тэрнээс ургаж байгаа тэр одоо юу гэдэг танин мэдхүйтэй холбоотой мэдээллүүд нь шүү дээ. Тэрийг ой санамж болгож яадаг хадгалж идэг тийм байгалийн ой санамж байдаг. За. Тэгээд тэр чи юу гэсэн үг их сонио. Жишээлх юм бол Нью-Йорк хотод байж байгаа харах гэж бодъё л доо. Метроны. Тэр харахнуудад ямар нэг юм тохиолдоод нэг юм сурчлаа гэхэд хаавсан Оросын Ленинградад бас метронд байж байгаа харахнууд яг тэрнтэй төстэй сурж идэг гэдэг аахгүй. За. Их сонио. Ямар сонио. Яаж тэр тэгээд зөвхөн тэр төрөл зүйлтэй л холбоотой тийм мэдээлэл ой санамж байдаг гэж үздэг байгальд байдаг. Тэгээд тэр заавал удамтай холбож тайлбарлахаар юу шаардлагагүй гэж хэлж байгаа. Тийм байна. Төрөл зүйлтэй хүртэл холбогдсон. Төрөл зүйлтэй бол байж идэг. Гэсэн чинь тэрнтэй бас нэг дөхөж очихуц бас нэг сони юу гэдэг Лев Гумилев гэж нөгөө Оросын алдартай Монгол эрдэмтэн байсан ш. Тэр хүн чинь нэг пассионарность гэж яриад идэв штэ. Юухээр байгаль ингээд тухайн одоо экосистем байгалийнхаа газар зүйн онцлог бүхий тэр орчиндөө амьдарч байгаа хүмүүстэй тухайн орчинд нь таарсан эрчим хүч өгд юм байна гэж. Тэ. Тэнгэрлэг эрчим хүч гэж хэлж болно. Үгүй бол хиймэрлэг эрчим хүч гэж нэрлэж болно, тэ. Тэрийг пассионарность гэж хэлдэг юм л дөөрөө. Тэгэхээр тэр нь хин Гумилевийн үзснээр болол ийм эрстэй сатуу хуримсгалтай нөхцөл байдал хэцүү газрын бартаа ихтэй ийм амьдралын хүнд хэцүү нөхцөлд байгалийн эрхийг одоо сүрж амьдарч байгаа хүмүүс ийм хүмүүст энэ хиймэрлэг эрчим хүч нь илт илүү их гэдэг. Хүн аятаа тухтай орчин аятаа тухтай болох тусам соёл иргэншилт ингээд улхаагаад ирэхээрэл энэ мана гэдэг одоо энэ бурханлаг байглаас бидрийг одоо яадаг цэнэглэж өгч идэг тэр эрчим хүч алддаг гэдэг. Хиймэрлэг сүнсээ. Тэгэхээр хүн яандаа ингээд тэжээвэр мууршиг, тэжээвэр нь хоошиг үгүй болол хөлөмжний тармил ногоо шиг ингээм амьдраад ирэхээрээ кемт чиг. Тий, тэгэхээр сүнс сүлдгүү болчт юм байна. Тэгэхээр одоо тийм том хотуудад хөгжингөө орнуудын том хотууд явж байхад л яг харагдаж идэг л да. Энд чинь хүн сүрэг гэж бодохоор байгаа байхгүй. Тэгээд нүдний харц нь хоосон. Ер нь суурин соёл иргэншилж шилжээд ирэхээр одоо хүний бие физиолог тэр эрч хүчтэй эрүүл мэнд тэр болгон ч гэсэн өөрчлөгдөөл ирдэг шүү дээ. Тэг ер нь юм машин робот ч болчихж байгаа байхгүй. Зөв өглөө гараад мөнгөнд цогшоод орой гэртээ ирдэг. Тэгэл болоо. За өөр амьдралын утга учир тэр хүнд байгаа мөг юм. Тэр хоёр нь боддогчгүй. Тэгээд одоо бол бас хүмүүс чинь зүүдээ бараг сандгүй л гэдэг шүү дээ. Одоо зүүдлгээ ерөөсөө мартцсан гэдэг. Зүүд ерөөсөө ямар очиртай гэдэг вөхлөөр бидний хэвээр яг нөгөө юу яг жинхэнэ зэнэглэж өгдөг юм байхгүй. Тийм үү? Тий. Зүүдээ бүр огт сандгүй тэр хүмүүс байдаг шүү. Тэр маш эвгүй. Тэр яаж уул нь бол ингээд зүүдээ хүн санаад гэх ингээд сэрхтэй. Тэгээ бүр зүүдэндээ хүртэл мэддэг. Би зүүдэлж яах гэдгийг мэддэг болоод ирвэл маш сайн л гэж байгаа. Энд чинь жинхэнэ сүнслэг хөгжил байхгүй. Зүүдээ мэддэж явах хэрэгтэй юм тий. Зүүдэндээ бүр. За би зүүдэлж штэ. Энэ ямар сонин зүүд вэ гэж зүүдэлж ирэхээрэл жинхэнэ сүнслэг хөгжиж байгааг шинж байхгүй юу? За. Тэгэхээр тэр зүүдээ манана гэдэг чинь бас нэг зүгээрч нэг үг юм биш. Биш. Зүгээрч нэг үг ш. Тэр чинь өөрт хэрэгтэй зөвхөн мэдээлэл аваад ахтаач бас биш. Ингээд амьдын баяр баясгал авах. Амьдын баяр баясгал гэдэг юм чинь гайхалтай юм биш үү? Ингээд хүнийг хайрлаж өөрийгөө ч хайрлаж чадна, хүнийг хайрлаж инэрнэ гэсэн. Сайхан хүмүүс андшгүй гэдэг штэ. Хажууд нэг өрөөнд ингээд сууж хахад гаднаас тийм хүн ороод ирэхэд тийм хиймэрлэг сүртэй сайхан хүн чинь. Тий. Энерги нь маш сайхан. Тэр бол жүжиглээд байгаа бол биш. Зүгээр тэр энерги нь тийм сайхан. Андшгүй гэдэг тийм ээ. Тэгээ тэр даалт ухамсартайгаа зохистой харилцаатай байж байгаа хүн баггүй юу? Зүүднээс үнэхээр сайхан цэник авдаг. Дотроосоо гэрэлж чинь гэж одоо манайхан бас нэг яриад байгаа тийм ээ. Тий. Хүнийг ер нь хараад за энэ одоо тим энергитэй хүн байна те муу энергитэй хүн байна. За энэ бол өстой цог золбоотой хажуу хүмүүстэй аюу сайхан гэрэл түгээсэн хүн байна. Тий, яста тэр яг тэрүүгээр л яг мэдэгддэг гэдэг юм. Тэгээд уул нь бол бид нар зүүднээсээ тэг цэник авд юм байна. Тэгж харагдаж байгаа хүмүүс бол одоо тийм дотроосоо гэрэлтэж харагдаж байгаа хүмүүс бол одоо их гүний сэтгэл зүгээ таньсан хүмүүс гэж ойлгочлоо. Яг гүний сэтгэл зүг бол заавал уншсан байх шаардлагагүй. Зүгээр өөрөө үзэж туулснараа өөрөө яаж хөгжиж байгаагаа тийм бич болох байхгүй. Би тэрний дод домрон жишээг юу гэж үзэж байгаа гэхээр энэ
Цагаан бороо романыг бичсэн энэ Намжимт ахын энэ цагаан бороо романыг уншичаад би гайхчихсан. Юу гэхээр Карл Юнгийн сэтгэл зүйг судалсан хүн шиг бичсэн байхгүй. Гэтэл Намжимт ах бол Карл Юнгийн сэтгэл зүйг сайн мэдгүй шүү дээ. Уншаагүй. Тэгтээ бүр яг ийм Юнгийн сэтгэл зүйг уншаад бүр судлаад тийш нэвтрээд орсон юм шиг бичсэн байгаа шүү дээ. Тэр цагаан бороо романыг. Тэр хүнд тэр архетипнууд яаж нөлөөлдөг вэ? Тэгээ өөрөө бас намайг хэлдэг л дээ. Удам уутын бүр усан дотроос нь хүртэл гал гардаг гэж байгаа шүү дээ. Монгол хүний л бас нэг тийм юу амар өгөгдөл байна тий. Тий, төрөлхий өгөгдөл. Одоо багадаа ийм хүүхдийн хөгжил талбалтай элэг битгэрүүлсэн тийм тохиолдсон хоёр янзын юм байгаа шүү дээ. Нэг нь болохоор тэр жаалам, дамби чанцсан. Тийм мухай арцгий гаж балмад болсон ба. Тэг тийм хүн болж хөгцсөн ба тийм. Гэтэл нөгөө тал нөгөө ананд болохоор тийм бусдын төлөө эх орныхоо төлөө гэсэн тийм хүн болж өссөн байгаа шүү дээ. Өсч өндийсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэс бид нар юу гэж үзэх вэ гэхээр хүний архетип нь бас их юм байд юм байна. Удам мэдээлэл гэсэн үг. Одоо бол хүмүүс ч ингээд автоматар ингээд хүнийг травма тохиолдсон бол муу хүн гэж ойлгох гэдэг шүү дээ. Тий. Гэхдээ энэ чинь ингээд наач тэгжсэн гэлээгээл баг дүүлж цухтах гэдэг юм уу тий. Одоо тийм юм тохиолдсон багада травма авцсан. Гэс наад чи тингсэн гэл ингээд баг дөлөөд яах гэдэг юм. Үгүй гэтэл тэр бодж амьд жишээ тэр цагаан бороо роман дээр байж байгаа байхгүй юу? Трама хүнийг ингэж баяжуулдаг байх бас хөгжүүлдэг. Тэгээ тэндээс тэр ананд гэж хүн гарчсан ба шүү дээ. Тийм амьдралын тийм амар зовлон зүдүрнээс. Гэх мэтлэнгээр гайхалтай сайхан жишээ нь биелдээ тэр романд ингээд яг монголчуудын амьдрал дээр болгоод монгол хүмүүсийн онцлогтой холбоотой тайлбарлал. Тэгээ ерөөхдөө энэ тухай ингээд ерөөс сургалтанд хүмүүс орж ирээл яриад эхлэн гут зүүдлээд эхэлдэг байхгүй. Анх бол ерөөс ингээд би одоо зүүдлэхгүй байна яах вэ гэд ирдэг байхгүй юу. Тэгээд тэр талаар нэг айхтар юм ярьдаггүй. Зүгээр ингээд за тэгжэл зүүдэлдэг болноо гэж ингээд явж ил энэ. Тэгжэл тун утахгүй нэрээ зүүдлээд ирдэг. Тэгэл зүүдлээл хөөх яна би ингээд зүүдлээ гэл надад бол бас тэр хүмүүсийн зүүдийг тайлбарлах хэцүү шүү дээ. Юнг ч гэсэн насаараа зовсон л гэж байгаа юм чинь хүмүүсийн зүүдийг тайлбарлацдаггүй. Маш их сандардаг. Тэгээд түүнээс бас цаг чангадаг энерги бас их авдаг л гэдэг юм л да. Хүний зүуд тайлна гэдэг. Тэгэхээр би тэр хүмүүсийн зүүдийг тайлж чадахгүй ч тэгэл за тэгээд хамгийн гол нь тайлахтаа биш шүү хүмүүсээ бас ингээд хаяа бодогдоход нь анхаарч байгаараа өөрт чи юу ямар эрчим хүч өгч байна. Тийм ээ? Ямар нэг тийшээгээ зөвлүүлээд ийнө чиглүүлээд ийнө тэрийг нэр зүгээр анзаарч тэрнээс бол ийм задлан шинжилгээ маягаар бодоод ах хэрэггүй. Залуучууд архетипийг юу гэж ойлгоод байгаа гэхээр зүгээр нэг галын байцаагч нөгөө юугаар шалганаар өнгөрүүлж нөгөө скант гэж байгаа юм шиг тэгж бодоод байгаа байхгүй юу? Бүр хянаал яа. Тийм би архетипаа юу яаж таних уу гэдэг ингээд. Тийм. Ингээ бит дээр би одоо юуг мэдрэх үү хаана юу гараад ирэх үү. Тийм нөгөө цүнхийг нөгөө шалганы сканаар ингээд явуулчихж байгаа юм шиг л тийм боддоогоор мэдэх гээд юм л да. Үгүй байхгүй юм чаа. Зүү дээрээ зүүн сонгороо юу инстинктерын мэдэрдэг гэсэн үг. Тэрнээс бол ингээд ийм бодтой битээр бол баригдахгүй шүү дээ тэр чинь. Тэгээ явж идэл ингээд зүүдэл үлгэр домог яагаад бид нар ингээд ардын аман цохолтойгоо эргээд танилцах хэрэгтэй вэ гэхээр энийг ингээд сайн мэддэг болоод ирэхээр л харин тэр зүүдийн очрыг тайлж эхлэх байхгүй. Тийм үү. Тийм. Ингээд яар нь тайлах хэрэггүй гэдэг ерөөсөө. Нэг насаараа тайлдаг зүүднүүд байдаг гэдэг. Тэрийг Карл Юнг бүр big dream гэж нэрлэдэг байхгүй. Том зүүд гэж. Том насаараа одоо тэр зүүднийхээ учрыг олохгүй тайлна гэсэн үг байхгүй. За. Тийм. Тэгээд нөгөө өөрийнхөө зүүднүүдээс бас жишээ татсан байдаг л да. Тэр чинь юуны 12 оны өмнөх 12 оны дэлхийн 1-р дайны өмнөх явдлуудыг зүүдэлсэн л гэдэг байгаа шүү дээ. Тэр одоо юуны умард зүгээс бүх юм ингэж мөстөж хөлдөөл. Тэгэл тэр юуны Швейцарт идэх тэр Райн гэдэг гол нь цус болоод урсж исэн гэл. Энд тентгүү хүний хүүр хөглөрөөд ингэ хөвтөжсэн. Голоор ингээл хүний цусан голоор ингээл хүний хүүр урсж исэн гэж тэгж зүүдэлж исэн гэдэг байгаа байхгүй. Тэгээ өөрийгөө тэр үедээ мэдрэл мотоо олчлоо гэж бодож исэн. Психиатр эмч болсон байсан залуух юмч. Тэгээ би ер нь сэтгцийн өвчтөй болчлоо. Энэ өөрийнхөө өвчтнүүдээс ер нь ялгаагүй болчлоо гэж санаа зовж явж исэн гэдэг. Тэгсэн чинь л дараа нь тун удахгүй ингээл дэлхийн 1-р дайм болсон байгаа шүү дээ. Мандсан байгаа шүү дээ. Тэнгууд мэдчихсэн гэдэг байгаа байхгүй. Энэ чинь
ийм учиртай байсан. Зүүн совин байсан. Зүүн совин байсан биз дээ. Ийм болох гээд байсныг талд томсоор хэлээд байсан байна гэдэг. Зөвөр би жишээл татчихлаа л да тийм ээ. Яг хуу зүүдийг одоо манайхаа ч баг ингээд зүүдлэхээс нөгөө мах хэдвэл мангас бол зүүдлэн гэдэг ч юм уу тий. Тэгэл ингээд сайхан амрахын тулд одоо ингээд шүнжэнгөө зүүдлээд олигтой ч амарч чадсангүй. Тэгэл зүүднээс юу нэг жоохон зүгтах. Бүр айхтар зүүдлэлтгүүд нь бол бас тэрний цухтаад тэр яаж яах вэ гэхээр ерөөсөө сэрүү үедээ тулах хэвээр асуудлуудаас бас цухтааж байгаа бол бас яг тийм маягаар бас илэрж болно. Хамгийн сонирхолтой нь ингээд зүүд станаараа бөмбөгдөж өгдөг тэг сонь юмнуудаар. Тэнгууд нөгөө хүмүүс ч бүр тэрнээс ч айгаад байна шүү дээ. Зүүдлэхгүй ойлгохтой. Тэр бол ерөөсөө цэрүү үеийнх нь хандлагатай нь холбоотой байхгүй. Тэр цэрүү үеийн хандлага өөрчлөгдөх юм бол тэр зүүднээсээ харин жинхэнэ нөгөө сайхан тэг зүүдлээ дараа нь амарч унтаад босоод ирдэг. Хөөх тэндээс нэг ямар нэг юм олоод ирсэн юм шиг л тийм гоё мэдрэмж төрүүлдэг. Тийм их ярахгүй. Би яг нэг үлгэрч зүгээр цэнэг авах л гэж яриад байгаа шүү дээ. Бүдүүлгэр хэлээд шүү дээ чинь орчин үеийн яриа ер нь бол. Тэгээ ер нь одоо жирийн хүмүүст зориулж ярьж байгаа учраас аль болох амьдрал дээр тийм залуучууд одоо ялангуяа ойлгомжтой олох гэж ярьж байгаа юм да. Тэгэхээр энэ одоо гүний сэтгэл зүй за энэ удмын мэдээллийн сан за энийг одоо ингээд монголчуудын хувьд өөрөө бол энэ үлгэр домогтой холбоотой шүү дээ. Одоо ертөнцийн үүсэл тэ сэтгэлгээний нууц гэдэг энэ болгоныг тэгэд үлгэр яаж одоо холбогдоод за үлгэр мэдээж одоо ингээл аж амьдралаас голдуу амьдралын одоо үзэж туулсан туршлага заахгүй амьдрал гэл энэ болгонтой ингээд холбогдсон төрлөөр домог гэдэг юм бол ингээд амнаас ам дамжаад ингээд ирсэн байдаг. Тэгээд энэ одоо хүний сэтгэл зүйтэй яаж холбогдох вэ? Одоо хүний оюуны бүтээл дотроос ч зур уран зохиол гэж үзэхэд бид нар ч янз янзын төрөл зүйлүүд хийж штэ. Гэхдээ бүгд зохиогчтой байж байгаа. Тийм ээ? Гэтэл үлгэр бол ямар хүмүүсээс үлгэрийн зохиогч нь ямар хүн байсан бэ гэхээр ерөөсөө ямар ч боловсролгүй малчин тариачин ийм хүмүүс байсан бэ? Хөдөө орногт амьдарч ирсэн. Тэгэхээр ийм хүмүүст бол нөгөө ийм боловсрол тогтолцоо матрикснаас талбай дарганд нь орцсон тийм нөлөө бидэг юм. Нэгдүгээрт хоёрдугаарт амьдралыг бол ийм булхаа зайлхаа гар тойрж сайн муугийн тойрж юу гэдгийг замаа товчилж явах, хөнгөвчлж явах боломж идэг юм байна. Тэгэхээр нэг талд бол тэр нөгөө язгууртан энэ дээд ангийнхны гарын шүүс болж идэг. Тэдний эрхэнд бийж идэг. Нөгөө тал байгалийн эрхшээлд хоёр талаасаа ингээд нөгөө хадны завсраа авчруулагдсан халууны суулцах хэцүү гэдэг шиг тэгж амьдэрд юм байна. Тэгэхдээ хамгийн сонин нь хүн чинь тэгх тусмаа сүнслэг хөгжин одоо сүнс нь маш хүчтэй болж талд тухамсартайгаа бат холбоотой болт юм. Тэгээ ийм гадны ийм боловсрол ийм системист одоо дээд ангийнхнаас тулгаж хүний толгойд хийсэн тийм юм байдаггүй учраас талд тухамсрын юм тэр хүмүүсийн толгоор өчлөд орж ирдэг гэж байгаа байхгүй. Тэгээ ихэнхдээ зүүд хэлбэрээр орж ирснийг дараа нь яриад хүмүүст тэгээ тэр нь ер нь үлгэр болсон байна гэж үздэг байхгүй. Тэгээ тэр нь далд тухамсраас тийм шууд тэр өөрийн тэр одоо хувь хүн гэхэд чинь өөрийн янз янзын асуудалтай байж болно шүү дээ. Неврозос асуудалтай байж болно. Нөгөө бол одоо юу гэдэг биполар гэж нэрлэдэг шүү дээ. Сэтгэлийн хоёр туйлд хямралж байт юм уу? Тэ үгүй бол нөгөө нарцист гээл тэ ийм personality disorder гэж нэрлэдэг хүн төлөвшлийн гажуудал гэсэн. Ийм хувь хүний янз янзын асуудлын орчин үеийн хүмүүст гарч ирсэн. Гэтэл тэр үлгэрт бол тэр тухайн хүний өөрийнх нь тийм хувийн асуудал юусоо байдаггүй гэж байгаа. Тэрүүгээр л гайхамшигтай байдаг. Яг бол тэр агуулга ерөөсөө талд тухамсраас ямар ч гажуудлаггүйгээр шууд орж ирсэн байдгаараа л онцлог гэдэг. Тийм учраас ийм олон зуун жил мартагдахгүй ам дамжаад яригдад яваад байт юм. Тухайн хүн өөрөө зохиогоогүй тэр нь баг одоо мэдээлэлээр ирсэн л байх нь шүү дээ. Тийм тэр чинь тэр хүний өөрийнх нь зохиогоо бодсон юм биш байхгүй. Цэвэр зүүд маягаар оржсон. Үгүй бол онгодын маягаар оржсон. Одоо манай туйл хайлдаг гэсэн хүмүүс чинь тийм шүү дээ. Туйлч нар, үлгэрч туйлч нар маань яг онгодынхаа яваар одоо буултаар гэх юм уу? Онгодынхаа халилаар яваад туйл хайлчж байгаа.
Одоогийн нөгөө буу удагнууд чинь тэнгэртэйг холбогдоод Одоо бас тийм ээ. хилдэг шүү дээ. За үгдээ эдсэн гэж хэлж байна. Ингэж хэлж шүү, дамжуулж шүү гэдэг жаа тийм. Тэ. Тэгэхээр үгээр их онцгой гэдэг. Харамсалтай одоо юу харамсалтай болж байна гэхэлэр монголчууд ингэж гэж одоо хүмүүс манай миний сургалтанд оролцож байгаа хүмүүс бас гайхаж асууж ирж байгаа байхгүй юу. Монгол үлгэр юм зэрлэг бүдүүлэг хэрцгий. Тийм шүү. Балмад байна. Хүүхдэд уншиж өгөө хэрэггүй гэснээс болоод би хэдэн онд гэлээ 90 онд хамаг монгол үлгэрийн номнуудыг яатсан штэ. Хүмүүст зарцсан штэ марцсан штэ гэж яриад байгаа байхгүй юу. Тэгээ нэг тийм юм нэг аргаа туг аавын толгой таг мага гэдэг ингэдэг л дээ. тэрийг шүүмжлээд байсан шүү. Тэгээд одоо хүүхдэд монгол үлгэр ерөөс уншиж өгөөгүй явсан штэ. Одоо балан ямаа гэдэг ингэж байгаа байхгүй юу. Тэгсэн. Тэгээд яг тэрийг юу гэж үздэг вөхлөр энэ ерөөсөө л ийм нэг юм өөрснөө боловсралтай гэж үздэг энэ дээд ангийнхны төрөгдөл одоо сэтгэлгээний гажуудл гэж байгаа. Юу гэхээр ингээд амьдралыг одоо нэг юм шилэн шилтгэн дотор байж байгаа юм шиг тийм болох гэдэг нь шүү дээ. Хиймэл зохиомл болох гэдэг. Тийм ээ. Тэгэл ерөөсөө болж л өгвөл ялбарчилж хөнгөвчлж өгөх гэдэг нь. Тийм ээ. Тэгээд нөгөө хүний амьдрал тохиолдох хэвээр тэр муу юмнуудыг бол бүр тойроод өнгөрөх гэдэг шүү товчлох гэдэг. Тийм шүү. Тэгээ хүүхдүүд багаас нь тийм юм зөв үлгэрч уншиж өгдөггүй. Тэгээ тэр хүүхдүүдийн чи ерөөсөө зүгээр нэг энэ юм дотор торон дотор байж байгаа шууган шиг дижээвэр шууган шиг тэгж амьдруулаад хотод бол сайн юу ч үзүүлдэггүй. Юу ч үзүүлэхгүй. Тэгээ хайр нөгөө хүүхд чинь үзэхстэй байгалийнхаа замаар үзэхстэй байсан юм аа насанд болон таарсан үзэх хэвээр юм байгаа биднэрт. Тийм ээ. Одоо битэр ихэд чинь багада 5 6 настайгаас өгсөлөл түлээ хаглал оруулаад гэртээ оруулаад гал төлдөг л шүү дээ. Тэ. Тэгс чинь одоо би 10 настай хүүгээсээ ээжтэй түлээ хаглаад өг гэхэр чи гайхаж шүү дээ. Би чиний түлээ хаглах юм уу? Би гар ургаа авчвал яах юм. Тэгэхээр би энийгээ тэгж байгаа. Гэхдээ харин чи одоо өстой чинь түлээ халахгүй гадах юм бол харин том болоод юу гар ургаа авчвал яах юм гээд. Тэгэхээр нэрж тийм юм уу гэсэн байдалтай харснаа хаалгаар явж байгаа байхгүй. Тэгээд юм тэгж хэл. Ер нь хүн ингээд хүүхд бол ерөөсөө нэг жоохон даарч бэрэх хуруунд нь өргөс орох ч гэдэм үү. Үгүй бол нэг бутны өргөсөнд татгуулаад авах ч гэдэм үү жимстүүж явж байгаа. Бүдэрч унаад өвдгөө шалбараад уйлах. Тэгэл одоо яг тийм өөсөж зангаж үзэх тийм зоторж үзэх тэр чинь хүн тохиолдох хэрэгтэй юм гэдэг байгаа байхгүй. Тэрийг үзэхгүй бол тэгээ тэрийг үзэхгүй өссөн хүмүүсээс гарч иж байгаа санаахгүй. Хүүхдэд ийм зэрлэг балмад юм битгий уншиж гээд. Тэгээ юнг тэр чинь шоолж штт. Энийг ингэж уншиж өгөхгүй байлаа гэд амьдралын энэ юм чи байхгүй болчихгүй штт. Амьдралын өргөс чинь биднийг хатгасаар л байна. Тийм ээ тохиолдох юм тохиолцоор л байна тийм үү. Тэгэхээр чи ингээд арчиг болсон хүмүүс яах юм? Ингээ өөрсгөл болгоо хөгжсөн хүмүүс. Багаас үлгэр сонсоогүй хүүхдүүд. Хүүхдүүд бол үлгэрийг бол ерөөсөө ямар ч үлгэрийг цөлөөтэй уншиж өгч явах хэрэгтэй. Хүүхд бол том хүн шиг ухамсараар ойлгохгүй. Гол нь зөвхөн өөрт нь ингээд далд ухамсарын ийм цаашид амьдралд нь чиг баримжаа болох. Тийм үеиг тижэл өөрт нь суuna гэдэг байгаа юм. Одоо бүрчмөнд нь шингэнэ гэдэг. Тэгээд тэр хүн чи хэдийн нэгэн цаг том болоод хүүхд бол яг том болсон байна. Амьдралд бүдрэхэд бол сүрөө унчихгүй гэж байгаа байхгүй. Амьдралын ноцтой сорилт бэрхшээл тулгархад. Тэгэхээр энэ үлгэр томог бол үүгээрэл биднэрт маш амжихал хэрэгтэй л дээ. Яг одоо цагт. Эндээсээ эргээд бид нар өвгдөдсийнхаа яаж амьдарч ирсэн амьдралын ухааныг эргээд сурж аавна. Карл Юнгийн гүний сэтгүүлцэн монголчууд таарна гэдэг байгаа учраас юу гэхээр энэ бол зөвөр ингээд нэг номноос сулаад авцсан нэг тийм хоосон тийм юу хийсвэр юмнууд бол биш. Манай өвгчүүлийн бэхжүүлийн ярьж ирсэн өтгөс буурлуудын маань ярьж ирсэн юутай. Яг адилхан байхгүй. Амьдралын хар ухаантай. Тэр өгөрөө нийцдэг байх. Тэр өгөрөө их нийцдэг тийм учраас монголчуудад энэ ерөөсөө хэрэгтэй юм да. Одоо цааш тэр яах вэ гэдэг тэр хүмүүс жоохон марамжаа бот олчлоо шүү дээ. За тэгээд энэ хитрхи өсрөнгөө хурдцтай хэдүүлээ ийм бетон юутай хорох Улаанбаатарт бариад ингээд суучлаа. Хэдхэн амьдралаасаа тасраад байна. Тий яг уламжлалаасаа холдоод байна. Тэгээд энэ нь одоо эргээд эн чи эргээгээд бидрийг ингээд сэтгэл зүйн маань нэрвээд тий янз янзын сэтгцийн асуудлууд гарч байна. Тий хүний одоо сэтгэл хэрдэх юм аимшигтыг юм тэргүүдж гарч байна шүү дээ тийм үү. Тийм учраас энэ ч ерөөсөө
өнөөдрийн одоо бидний амьд юу бодит хэрэгцээ байхгүй. Хүний сэтгэл зүй гэдэг ер нь хэр нөлөөлдөг юм хүний амьдралд. Одоо тухайлбал ингээд хүмүүс тэгж энэ дандаа муу юм яриад тэгэл дэрүүсэн ингээл муу амьдралын дандаа хазгүйдэл бүтлгүүтлэр дүүрэн. А тэгэнгүүт нөгөө дандаа сайн юм ярьдаг одоо тийм муу тухай боддггүй хүн болохоор амьдрал дээр бас их азтай одоо яг тэр ярьж байгаа шиг ингээм амны бэлгэрээ явж идэг гэл. Амны бэлэг бол учиртай бас яг энэ бол үнэхээр одоо юу гэдгийг бидний өөрчлөлт байгуулалтаас хойш одоо ерөөсөө ингээл арчлал гэл ийм барууны капитализм руу бид нар цүлх бол гэл ямар ч бэлтгэлгүй өсрөл орсноос хойш ингээл хамаг юм гажуудаад ингэн гот би залуухт бас тэгж бодож исэн. Амны бэлэг гэл одоо энэ болохгүй бүтэхгүй байгаа юмнуудыг яриулах байгаад би бухимдаад байгаа штэ. Тэ? Гэтэл одоо бодоход бол яг л бас зүтгэл ер нь үг дуу чимээ авъя гэдэг юм чи юм өөрийн гэсэн эрчим шийд давтамжтай байд юм байна. Шидтэй байдаг, энергитэй байдаг. Resonance гэж нэрлэдэг байгаа бас цөөрөний давтамж энэ гэж нэрлэдэг байгаа frequency гэдэг. Долгионы давтамж гэдэг. Энэ нь бол бас яг амьдрал дээр эргээд биелжид юм байна. Тийм учраас дээр хүмүүс чинь тарин энэ төр уншдаг гэсэн шүү дээ. Тарны хүч мөч гэдэг бол үнэхээр бэд юм байна. Тэр санскритаар дарааны гэдэг л дээ. Тэгэхээр уул нь бол яг тэр хинди шашинтнууд бол үнэхээр тэр өөрийнхөө одоо өөрөө шав орсон тэр гүрүү гэж нэрлэдэг. Тэр гүрүү чинь уул нь ханхуу гэрэлтүүлэгч гэсэн үг байхгүй юу? Юу гэсэн үг вэхээр хүний сүнсний хөтч гэсэн үг. Грекээр бол psychopomp гэж нэрлэдэг л дээ. Тэр дээр үе нөгөө буу утгантайг адилхан байхгүй. Тэр хүмүүст нь тэр хүнийх нь өөрийнх нь тэр гүрүү тэр хүн таарсан дарааныг нь хэлж өгдөг байхгүй. Чамд ийм дарааны хэрэгтэй гэд. Өөрийнх нь сэтгэл зүйд тааруулж, зан харанчнанд нь тааруулж. Тэгэхээр одоо зүгээр YouTube бас шууд дарааны зэлж аваад зураал явчихад бол бас асуудалтай байхгүй. Ер нь бол номоор нэвэл тийм л юм бэлээ. Нөгөө төгөр бас зүгээр ингээд одоо дан ийм муу мухай юм ерөөсөө ярихгүй бодохгүй гэж бас боломжгүй байна. Тэрөөсөө хүний сэтгэл зүй бол цэвэр яг юмны бүхэл юмны тэнцвэр байх хэрэгтэй. Яг аливаа юм чинь зүгээр хэмжээ хязгаараасаа хэтэрчгээрээ л утгагүй болчихсон. Тэ? Гэтэл зүгээр ингээд сайхан царайлаад яваад байгаа хүмүүс биш тэгсэн мөртлөө ардаа амар сүудэр дагуулдаг. Тий. Тэрийгээ нуудаг. Нуудаг тий. Тэгэд амьдрал дээр ингээд бид нар харахаас чам тэр хүмүүсийн нэг аимшигт юм юу гэхээр тэр хүмүүст ерөөсөө ямар ч гэмгүй байсан хүмүүс тэр хүмүүсийн хомрогонд яачиж байгаа. Золигт гарчиж байгаа байхгүй. Тий. Тэр хүмүүсийн өмнөөс сүудрийг нүүрчиж байгаа гэх юм уу? Тий. Тэр хүмүүс болохоор юу ч болоогүй юм шиг ингээд. Тий, ер нь юм тэгж үздэг байхгүй. Одоо бид нар ингээд бүбүүчин годамжинд байж байгаа энэ гуйлгачин нийгмийнхаа одоо доод давхаргын хүмүүс, дов зүдэрж байгаа хүмүүс юу гэж боддог вэ гэхээр тэг хог хаягдл шиг андаад байна шүү дээ. Тийм үү? Гэтэл энэ хүмүүс чинь бас энэ дээр гарцсан байж байгаа энэ дээд ангийн энэ өөрийнхөө ерөөс сүудэртэй уулзддаг энэ хүмүүсийн сүудрийг өмнөөс нь өрөөд өгч байгаа золиг байхгүй. Золиос. Тийм үү? Тий. Гэтэл яг энэ хүмүүс дотор бол жинхэнэ тэр бурханлаг сүнслэг юм гэдэг чинь байдаг гэдэг. Гэтэл бидний нөгөө институтчсан шашнаар багаасаа тийм юм ойлгоод тэгж ойлгоод өссөн юм. Бурхныг сүмд байдаг гэж ойлгоод идэг. Өөрийн гадна талаас бодоод байна шүү дээ. Хүний сэтгэл дотор байдаг юм гэж ойлгохгүй. Энэ айгүй гоё энэ нөгөө энэ католик сүм чинь манай Монголын төвд сүмч гэсэн тийм шүү дээ. Яг гоё алтан шаргал. Жинхэнэ Эрдэнэс алт мөнгийг чинь тэнд л авчиж хийсэн байгаа шүү. Гэрэл цацруулаад шалгалтаа л байгаа. Тий. Тэгэл нэг баахан дарих мэрх тэгэл нэг баахан бурхт ингээл алт мөнгөөр хийсэн цутгамбал бурхнууд байгаа. Угуул зэгт намнууд байгаа. Тэгэл бид нар яг одоо нэг тийм нэг деважин шиг л боддог байхгүй юу? Ингээд бурхан гэхэл нэг ийм дэлхийгээс өөр газар байдаг юм шиг, дингэрт байдаг юм шиг ингэж гадагшин тусгаж бодоод байна шүү дээ. Тэгээ бас төмрөд тусгаж бодож байна. За тэгээ нэг ийм маш гоё ийм сүрлэг ийм дүр төрхтэй нэг тийм бурхан л гэж бодоод байгаа тийм. Тий. Хараа бодлаасан. Тий, тийм гэж төсөл гэсэн чинь жинхэнэ бурханлаг сүнслэг юм чинь бол энэ бидний ингээд нүүр буруулсан ингээд голоод ингээд ад үздэг энэ хүмүүс дотор байдаг гэдэг байгаа байхгүй. Бас аимшигтай байгаа зү. Тий. Өнөө нөгөө сайхан ингээд цэмцгнээд яваад байгаа хүмүүс тэр аимшигтай юмнууд нь өөртөө тохиолдохгүй ингэж явж ийсэн аа. Гинтхэн ингээд ийм олон нийтийг хамарсан нэг масс psychosis гэж нэг юм байна. Тийм болд. Юнг тэр юуны нацист германаар чиддэг хөөх.
Энэ хүмүүсийн энэ сүүдэр чинь амар хорлонтой. Зөвхөн хідэн ийм сул дорой хүмүүсийг ингээд бүхэл бүтэн нийгмийн ангийг ингээд золигт гаргахаас гадна нийгмийн бухимдлыг тийм аимшигтай болгоно. Олон нийтийн ухамсарыг тийм аимшигтай мугруулад тийм их хэмжээгээр хугацаа алдаад засаж залруулах ямар ч аргагүй болонгууд тэр чинь ингээд нэг юм дартай торох шиг дэлбэрчдэг байгаа хөөхгүй. Нөгөө нийгэмч. Тэнгууд ингээд иргэний даймаа ингээд. Тэгэл эдгэр чинь дэлхийн одоо Европынхны харах чинь ийм цэвэр цэмсгэр хямцгаар хүмүүс байгаа шүү дээ. Тийм шүү. Тэгэхээр чинь 20 дугаар зуунд энэ өнгөрсөн зуунд л дэлхийн 2 дайн гарах хүмүүс шүү дээ. Тийм шүү. Харахад бол тэдний тэр тийм зүйл гарахааргүй. Тийм. Тэгэл цөмийн зэвсэг хийгээл Японд Хирошима Нагасакид анхныхаа цөмийн бөмбөгийг унгацсан хүмүүс шүү дээ. 6 сая еврейг аваачиж хортой хийтэй концлагерт аваачиж хориод хортой хийтэй өрөөнд оруулаад алж исэн тийм үү? Үу болно. Шатах цуханд авч чадаач тийм. Тэгэхэд би тэр даалд хумсар юмыг ингээд эсрэгээр нийлэгдэг гэдэг чинь тэр чинь бас нэг аимшигтэй жишээ тэр ихгүй. Энэ боловсролтой сэхэтэн би соёлтой юм хүлгээд ингээд яваад шнэ Японыхан. Гэтэл яхаараа эднэртэй орооцолцсон хүмүүс цус нүчдэг холдчихдаг. Энэ нэг хадуур бариад явдаг алуурч юм шүү дээ. Яг тэр шиг л нөгөө Америкууд хаана утсан бэ? Тэнд л иргэний данд игдээд байгаа шүү дээ. Тэгээ тэр улсуудаас юуг нь авдаг нөгөө хамаг баялагын сурч авдаг. Яг өмнөх дугаарт нөгөө лавга доктор ороод техникийн шинжилгээ ухааны гэсэн яг ийм зүйл ярьсан нөгөө хүний ингээд ухамсар бид нар ч одоо ингэдэг чинь ингээд хүний ингээд нөгөө мэдлэг боловсрал дээшлэх тусам эсрэгээр ухамсар нь доройтж идэг гинэ. Тийм харин тийм. Ингээл мэдлэг боловсралтай хөгжих тусам хүн одоо илүү сайхан болдог гэж боддог. А тэгсэн лавгуугаа яг эсрэгээр хүнээ алдж байгаа байхгүй байдаг гэж хэлсэн шүү. Аимшигтай тэр чинь ингээд ийм цаанаас өөр юм зүтгүрлэг програмтай машин робот болчихж байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө энэрх хайрлах юу ч байхгүй. Тэгээ юун гүр яг тэгж битсэн байхгүй. Ингээд зогсоохоос аргагүй тийм машин болчихдог гэж. Хүмүүсийг хэтэрхээ хөгжил гэдэг чинь бас их аюултай юм шүү. Тий. Аюултай харин. Тэр аимшигтай тал нь тэр сүүдэр тал нь. А бид нар бол яг хөгжлийг сайн сайхан гэж ойлгоод байгаа шүү дээ. Угаасаа тэгж матрикс тогтолцоо бид нар тэгж ойлгуулад байгаа юм чам. Хэвлэл мэдээлэл баян ингээд бид бөмбөгдүүлж байгаа шүү дээ. Таргуугаалт бол ингээд өдөр тутамд явагдаж байгаа шүү дээ тийм үү те. Тэгэл багасаа л бид нар ийм сонсол ингээд өсөж байгаа те. Тэгээд ингээд хөгжингөө орнуудыг гоё байна хөгжсөн байл гэж бодож байгаа байхгүй. Гэтэл тэнд чинь ингээд хайр амьдрал байхгүй хүмүүс ганцаардсан. Нийгэм нь хөгшөрсөн. Тэгээ хүүхд нь одоо ээж хэрэг хүүхдтэй байсан хүмүүс бол одоо хүүхдүүд нь ээж автгаа ирж уулздаггүй. Тийм ба. Тэгээ уул нь харахад бол ингээд нэг сайхан байшинтай байгаад идэг. Машинтай байгаад идэг. Тэд нарт бол өмсөж зүүх, идэж уух, дутагдах юм юу ч алга. Тэгсэн мөртлөө аз жаргалгүй тэгээд маш эрт зөнөөл одоо өвчтөй болчихж шүү дээ. Сэтгэл нь хов хоосон. Хамшигтэй Алцгеймер өдрөгдөж чинь аюултай өвчин байхгүй. Хаана юу игээ явж байгаагаа мэдгүй өөрөө хин гэдгийг ч мэдэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд одоо нөгөө хүүхдээс талондор памперс зүгэл нөгөө насны асрамжийн газарт дуусч байгаа юм чинь. Тий. Тэгээ ямар ойлог байх вэ? Тэгэхээр чи манай буурлууд ч бол ерөөсөө ухаантай хийж байгаа л явдаг байл шүү дээ. Тийм шүү дээ. Хизээч бүр ой ухаан бол нуруунд бүхтгэр болсон ч ой ухаан бол бүр маш сэрэг юун тэр мартаж санах байдгаа тийм л үүдэг тийм. Энэний нууц нь юу? Энэ харин тэр нөгөө амьдралын тэр сайн муу худлаа хиймлэр тэгж товчилж юу тойрж өнгөрөөгүй байхгүй. Яг л туулах хэрэгтэй. Жамсныхаа туулал нэг гэтлэл байж тэр хүнд. Зовлон жаргалаа өөрөөл өөрийнхөө өөрөх системийг өөрөөд үзэх систем үзээд ирсэн байгаа байхгүй. Тийм учраас тэр хүн чинь дотоод энэ сүнслэг хүчин ингээ хөгжөөд өгөл мөглөө сайхан болцсон. Явах цаг нь болохоор яваад өгдөг. Энэ амьдралаас зууралдаад хорогдоод байх юм байхгүй. Тэгж хөтөлж байгаа. Тэгээ ухаан санаа сав сарвал. Бүр нөгөө морноос оноод нуран мурун гимтцнээс болоод бүр сандал тавьж зөөж явдаг хүмүүс хүртэл байдаг гэсэн шүү дээ. Тэ? Мөлхөөгөөрөө явдаг юмаа хийдэг. Гэртээ. Тий. Оолзаагаа игээ галаа түлэл тийм чавхан центр байдаг шүү дээ. Байдаг гэсэн дээр үед тийм ээ. Тий. Одоо бол хэцүү болчих шүү хүмүүс ч. Зүгээр ээж байгаа л одоо өвчин хамдагч идэд яваад байна шүү дээ. Тэр үеийн хүмүүсийн тэр сэтгэлийн төвчээр хат гэдэг юм ч гэсэн тэрийг дагаад удаа маш баг зэргийн өвдөлтийг хүртэл туулж чадахгүй хүн чинь ингээл миний жоохон толгой өвдөд ингээд шууд аспирин уух гал. Өөрийгөө чагнаж байгаа л. Тий. Тэгээ нэг жоохон өвдөхийг л тэгж төвчгүй байх гэхээр чинь яаж тэр чинь сүнс нь хөгжих үү? Сүнсийн хөгжил бас
энд нөлөөлөх үү? Тэгэл яг яг юу гэтэлж туулж байгаасаа болж байгаа байхгүй. Ингээд сайн муу юм ингээд туулаад өөрийнхөө тойрч тавчлахгүйгээр л яг цэвэр өөрийнхөө туулж штэ өөрийнхөө чадлаар. Бор зүрхээрээ гэж манайх ярьдаг тийм үү? Хэний ч тийм нөлөөтэй ч юм уу тавчлахгүйгээр эрх мэдэлтэй хүний нөлөөллөөр ч гэдэм үү тусламжтай гарч гэдэм үү тэгэхгүйгээр лифтэн цуухгүйгээр. Тэгээд нэг сух таяг яахгүйгээр одоо сух таягтай явж байгаа юм шиг л янз янзын юм хийж штэ одоо жишээлх юм бол тэр нүүр амда гоос ахнаа юу хийж байгаа тий одоо өөрийгөө бүтээгээл гоос ахны мессаст орж байгаа энэ ч одоо тэр ихгүй тий тэр чинь ямар алга бах одоо протез гэж одоо тэр өөрийнхөө эд эрхтнэр өөр юмар орлуулж ийн гэсэн үг шүү дээ тий тэгээд ингэж яваал тэгээд ерөөсөө сэтгцийн хүчтэй болчихж байгаа. Тэр ч одоо бас өөртөө сэтгэл хангалуун биш байгаагийн шинж тэр ч ерөөсөө жам ясаар л явахгүй байгаа байхгүй энэ чинь хүн өөрийгөө голж штт тийм төрсөнтэй адилхан хөгшрөл өгөх нь үнэн штэ тэгээд тэр яагаад 50 гарсан эмэгтэй хүний нүүр үрчлэг байх хэвээр ойлгомжгүй байхгүй яагаад тийм юмд бид нар автаад тийм нөлөөр өөрийнхөө биеэр тоглоод байгаа хүүхдүүд яагаад одоо хүүсээ солиулах гэдэг төрсөн бие зөрмдөглүүлж тийм ээ тэглээгээд аз жаргалтай болохгүй ш тэр хүмүүс ойлгомжтой тийм тэр чин зөвхөн төөрөгдөл дээр нь л хүмүүсийн муухай залтай бизнес тийм хүмүүсийг ашиглаж байж гсэн хүмүүсийн л одоо могруулга байхгүй тэгээд тэр юунд арга заланд л автчихж байгаа. Энэ бас л одоо нөгөө тэр за энийг одоо за ийм байдлаар ингээд буруу явлаа шүү дээ тий. За энэ бас л нөгөө хувь заяа. За тэгээд нөгөө үзэр туулах хэвээр юмаа туулахгүйгээр явж товчилж явж байгаатай л адилхан учраас эргээд бас нөгөө тэр хүний амьдралд нөлөөлнө үсттэй тий. Тий харин бид түр ярьжсэн шүү дээ ингээд нөгөө өгсөн юмнасаа бүр хийдэх хийлүү юм буцаа авчдаг гэдэг байгаа байхгүй. Тэгэл тэр ч одоо жишээлх юм бол ой санамжгүй болоод зүнжиж нэгдэг чинь тэр шүү дээ. Шийтгэл. 7 хунсар арга хэмжээгээ аваад байгаа байхгүй тий. Тэ яг ч тэгвэл баян тарган байвал баян тарган байд. Тэрийг өгч чинь тийм үү. Эргүүлээд оюун ухааны авчиж шít. Ямар хэрэг байх вэ тэр чинь. Тэ? Чи нөгөө төлөөс заавал төлнө. Өөр төлөөс заавал өгнө шүү дээ тий. За үлгэр бас одоо хүн ингэ дотгошоогоо энэ сүнслэг талаараа хөгжөхөд бас нэг юу гэдэг вэ гэхээр юнгийн үтснэр зүүн совинг ерөөсөө өөртөө чиглүүл тэрэггүй гэж байгаа. Зүүн совинг өөртөө ингэ чиглүүлэхээр хүн солид болт юм байна. Одоо юу агуу гэж боддгийн гэн өөрийгөө би зөвөр нөө хашин шогоор юмжир долдонд нь гэдэг байхгүй. Шат цагмаар ингээ хүмүүсийг эргэтлээд мөнгө нэгээ суугаад хар би гайхаж байгаа байхгүй энэ австаас л харж байгаа шүү дээ. Ямар сайн хүн байд гэж бодож. Тэгэхээр тэр өөрийгөө шүтүүлэх гэдэг шүү дээ. дээ. Тий би одоо агуу юм байна. Би өстой юм үздэг хардаг болчлоо гэл ингээд солирж байгаа байхгүй тий голын хитэ болж байгаа. Тэг юнг тэгдэг асар муу гэд өөртөө зүүн совингоо яах чиглүүлэх. Зүүн совингоо бол харин гадагшаа чиглүүл. За ёс суртахууныг бол болж игэл өөртлөгөө чиглүүлэх хэрэгтэй гэдэг байна. Биш би ер нь юу хийчихв? Яагаад хүнтэй муудалцчих вэ? Энэ хүний сэтгэл тийм хийчихвүүдээ энэ төр гэж одоо өөртөө ийм шалгуур хэмжүүртэй болох хэрэгтэй гэдэг байгаа байхгүй. Энэ чинь эсэргээрээ байх юм бол муу. Эсэргээрээ гэдэг чи одоо өөрийгөө их сөрхий гэж бодож солиорох нөгөө хийн аривдах те голын хитэ болох тэр тал руугаа явчихна. Тэгээ ёс суртахууны гадагшаа чиглүүлэх маш хорон үлддэг. Яагаад гэвэл тэр тухайн нийгмийн хүмүүс бол ерөөсөө ингээл хүм болоод байна. Тойруулаад хүм болоод ахаар тэр ч хулгаач лөөрч одоо манайхны тэр байдал сошиалын тэр ивл мэдээлэлээр байж байгаа байдал тийм байна шүү дээ. Манай их хурлын гишүүд одоо би энийхээ хулгайч гахаа сууж идэг болсон. Тэгээ энэ чинь аимшигтэй юу гэхээр муу мухаа бол өдөр тутамд газар авчдаг гэж. Ярих тусам. Тий, ярих тусам. Тэг хүн тусгаад татсан гадагшаа. Тэг яад гэхээр юунгийн үс тэр маш үнэн байсан юу гэхээр юунгийн үснэр ерөөсөө ёс суртахууны гадагш нь хүн тусгаад ерөөсөө хэрэггүй юм. Яа өөрлөгөө тусгах хэрэгтэй. Хүн рүү тусгахаар яана гэхээр тэр аль нөгөө тэр цаад хүн чинь муу юм байл яах юм. Бүр аргаа сайжруулна шүү дээ. Тийм шүү дээ. Тэг ямар нэмэр байгаа би хүнийг одоо чи миний хулгай ажиллая гэж уурлах тийм үү? Үгүй бол
чи муухай шуналтай байна ч гэдэм үү. Үгүй бол чи худлаа яриад байна гэж. Үгүй бол чи алуурчаа ингээд би алуурчанд хэлэх би өөрөө алуулна л үстэй. Аюултай. Гэтэл тэр жинхэнэ сэтгэл зүгээрээ айхтар хөгжнө гэдэг бол тийм юм байна л та. Ингээд хүний ингээд зүүн сонгороо мэдрээд яс суртахуунаар ерөөс хүн рүү чиглүүлдэг. Ажиглана гэсэн үг шүү дээ. Тэгээ хэлэхгүйгээр арга хэмжээ авах хэрэгтэй байгаа байхгүй. Өөртөө болохоор жинхэнэ яс суртахууныхаа тэр хэмжээрийг өөртөө тулгаж авах хэрэгтэй. Би яагаад ингэж нөгөө софт гэж ярьдаг нөгөө миний хүн чанар зулгаагаад байна гэх. Би эзэж дээ юм хүлээж хийхгүй. Би энэс ерөөс урахгүй. Гэс нэг юм жанжин шугамнадаа байдаг тийм ээ. Тэгээ тэрийгэ дагдаг, тэрнтэйгээ өөртөө ярьж чаддаг. Дотоод дуу хоолойгоо сонсдог. Тийм ээ. Үгүй би ийм ерөөс хийхгүй гэдэг дээрээ зогсож чаддаг тийм юм таа. Зүүн совингоо болохоор гадагшаа чиглүүлэх хэрэгтэй гэдэг. Зүүн совингоо гадагшаа чиглүүлэхгүй болсноос болоод хүмүүс ч одоо яаж яах вэ? Нөгөө уцаа ингээл ухаал энэ нөгөө гадаад орчиндөө юу болж байгааг ерөөс тоодохгүй. Тэгэл ингээл байж итэл яадаг. Одоо жишээлх юм бол одоо муугаар яривал одоо намайг муу амлалаа гэх байхдаа одоо би одоо гаднаас ирээл ерөөсөө өчигдөр л ирсэн юм шүү дээ. Тэгээд энэ хүн оролт байрлаж байгаа. Өчигдөр жоохон гадуур явсан. Шөнө оройгоор бас явсан. Гаражаар энэ төр дамжиж явсан. Тэгээд би юу гэж бодож байгаа гэхээр аюул юм байна да. Тэгээд өдөр одоо нэг 100 жилийн өмнө малаад явжсэн хүмүүс чинь энд ингээд энэ бетоны оргон дотор бүгдээр ингээд бөөгнөрүүд ингээд сууцгаасан. Тэгээд газар хөдлүүл яах вэ? Гал усны аюул бол яах вэ? Тэ? Хэцүү юм байна да. Яагаад ингээд бид нар ингээд энэ цэвэр сэтгэл зүгээрээ оюун ухаанаараа колончлуулаад ингээд сууж байгаа шүү дээ. Бүр хашаанд орж авсан. Бүгдээрээ сайхан бөөнөрөө учраас сэтгэл зүг гэж маш чухал юм байгаа байхгүй тий. Эрсдэлтэй нөхцөлд ингээд бөөнөрөө шаваад сууж авсан тий. Тэгээ бүр эсрэг үзүүлэлтүүд тэрнээс явдаг болсон. Сэтгэл зүг шүү дээ цэвэр. Би тэгэхээр сэтгэл зүг мэдэж эхлэх юм бол хөөх яана ерөөс энийг бали хай. Өдөө орнотогт очиж амьдрч идэх юм уу? Ийм өөрчлөлтүүд гарч ирэх нэ шүү дээ. За энэ удаа бас одоо 3 номын нээлтээс гадна бас тодорхой давтамжтай юм 3 сэдвэр лекц уншихаар ирсэн байна. Тэгэхээр энэнийхээ мэдээллийг дэлгэрэнгүй хүрхэхгүй. Яг хизээд хаана ямар хугацаагаар унших вэ? Эхний лекц Карл Юнгийн гүний сэтгэл зүй гэсэн лекц байгаа. Нэг лекц уншичаад би дахиад нэг давтаж уншдгийг. Яг хоо тэр үеэр нь оролцож чаддаг хүмүүс дахиад ирэх боломж гаргаж байгаа гэсэн. За дараагийнх нь болохоор эм тургамал эмийн мөгний тухай аюрведийн эм тургамлууд байгаа, Евразийн эм тургамлууд байгаа тийм юм ярьж өгөх тийм лекц байгаа. За бас дахиад давтаад уншина. За тэгээд хамгийн сүүлийн лекц болохоор юу? Гэмт хэргийн мөрдлөг форенсик гэж нэрлэдэг шүүх эмнэлэг тэгээд дагнуул туршуулгын тухай. За энд манай олон нийт бол бас энэ ч бас яг сэтгэл зүйтэй холбоотой байхгүй. Бид нар хууль эрх зүй талаас нь, сэтгэл зүй талаас нь, тогтолцоо талаас нь мэдвэчтэй юм зөндөө тийм. Энэ салбарууд ч суух хөгжиж техник технологи. Эсвэл нөгөө шүдэ хүртэл яатсан зэвсгэлцэн гэдэг шиг тийм. Эргэн тойронд юу болоод байна гэдгийг мэдхийн тулд ам бие хамгаалахад бас хэрэгтэй гэсэн үгнээс би монголчууд энэ талаар бас өргөн мэдлэгтэй болоосаа л гэж бодож байгаа юм л та. Сонор сэрэмжтэй болоосаа. Тэгэхгүй бол одоо бид нэг хүмүүст илэг бариулаад ойр дотныхоо хүмүүсийг хүртлээ шодрох усаар ингээ алдаад байна. Тэгээд нөгөө дараа нэгээл ерөөсө хэргийг нөгөө яаж болж одоо ял завших юм үзэгдэл манад газар авч байгаа штэ. Энд бас хүн болгоо очиж өндөд байхаар шиг биш л дээ. Тэ? Тэрийг ингээд ийм юм хийе гэл дэнгүүт сургалтанд ирсэн шавнар бол бас гайхчлаа. Харин тий. Та санаа зовхгүй нөө гэл таны өмнөөс жоохон айчлаач гэдэг юм уу тэгж яаж байгаа хгүй таахгүй нөө гэл энэ ч гэсэн амар сэдв бидтэй гэл. Тий. Маш сонин сэдв байна. Тий. Одоо энэ мэдээллүүдийг ямар их сурвалжуулаас авч байна вэ? Дандаа л ерөөсөө нэг герман англиар номнууд цуглуулаад тэгээ нөгөө яг тэр тухайн салбартаа яг өнөөдөртөө бас хамгийн юу бестселлер гэж үзэхээр олон түмэнд их сайн хүрсэн зүгээр бас ч нэг бестселлерч биш судлаач нар нэртэй судлаач нарын тийм номнууд цуглуулж байгаа штэ. Тэгж байгаа сургалтуудад бэлддэг. Одоо энэ 5 дахь өдрийн 7-нд 12 цагт Интерномын төв салбарын 2 давхрын зааланд номын нээлттэй хийн 12 цагт
Лекц маань болохоор Элис Плазад дандаа хагасаа бүтсэн болгонд өглөө 9:30-аас 17 цагт болно. Дундаа өдийн завсарлагаатай. Одоо энэ чинь хэднээс эхлэх гээд байна? 6-наас 8-9-нд лекц уншина. 15-16-нд лекц уншина, 22-23-нд лекц уншина. Дандаа амралтын өдрүүдэд тааруулж унш тийм ээ. 3-7 хоног дамнасан амралтын өдрүүдэд. Тий, яг үнэ тий. За судлаач Алтан Туяа маань одоо маш их зүйлийг уншиж, судалж, тэрийгээ бас монголчуудаа хүргэж лекц уншихаас гадна одоо ном болгож хэвлүүлж ирсэн байна. За өнгөрсөн жилийн үдийд одоо сэтгэл зүйн хөгжлийн шинэ харгуй гэд яг ийм номыг хэвлүүлжсэн бол за энэ удаа энэ үлгэр сэтгэл зүйн гүний нууцад нэвтрэх түлхүүр. За мөн одоо бүтээлч хүн ба ертөнцийн үүслийн домог гэд ийм хоёр номыг шинээр за мөн одоо сэтгэл зүйн хөгжлийн шинэ харгуйга бас давхар ирж байгаа тийм ээ. Ингээ 3 номын нээлттэй одоо энэ төр ном дээр хийх гэж байгаа юм байна. За түүнээс гадна одоо энэ 3 сургалтын эмт мөөгний тухай за Карл Юнгийн гүний сэтгэл зүй, тагнуур туршуул, шүүх эмнэлгийн за хэргийн одоо энэ мөрдлөгийн талаар гэдэг ийм маш сонин ийм лекцүүдийг одоо унших гэж байгаа юм байна. Тийм учраас та бүхэн одоо энэ лекц номуудыг сонирхож байвал судлаач Алтан Туяатай холбогдороо. За хамгийн сүүлд одоо утасны дугаараа эсвэл яаж холбогдох вүлээ? Утасны дугаарыг хэлж болох юм уу тийм ээ? Тийм болно ш. 80 33 44 19. Тэгээд бас Facebook хаягаар холбогдож болно тий. Тийм миний Facebook-оор Андуу пэйж гэж холбогдож болно. Алтан Туяа Андуу Баточр гэдэг Facebook байна. YouTube дээр бас юу Андуу Баточр гэсэн юу сувгаар бичлэгнүүд оруулсан. За тэндээс бас дэлгэрэнгүй үзэж болох нэ. За ингээд одоо өөрт чинь амжилт хүсье. Баярлалаа. Студид өөрж ярилцлага хийсэн. Ийм боломж олгож өгсөн. Сурч чадхантаа маш их баярлалаа. За баярлалаа.